чанууцаа хэлий насан туршдаа хадгал хинд чийлэхгүй гэдгээ батал хүүгүүдийн тухай ярьцгийг хараад тэртэй би хүүнийг хайтайгаа надад хэлсэн намайг шогөлдөг байснаа дагаасаа хаваалаа гимтэй юм шиг толгойгоо илээ гинийн гадаа уншдаг болчихлоо хадганы гадна билэг орхиод тухтаадаг Яа мангар тапагаас бол тапатай би гэрэн гадна тапаа хоноод явсан чи ривэрийн замнаар ингэж явжсэн чинь унтарсан за тэр ерөөсөө цэнгэндээ биш цэнгэн бүр 90% тайсан зав тэг хотлоо хүний мөнгө гэдэг би тэр замаас тэгэж тапаа олох гээд олж чатаагүй тапроо мөнгөө ийдсэн тэгээд харгаа бараад шууд харагдсан жийтэй унаад 9 минутанд дахиж ирлээ би. Одоо би тэгтээ 9 минут тусарсан байна. Надад нэг тийм шингэн санагдаад байгаа юм. Өмнө хийхэд амар шигүү хийсэн байхгүй. Тэгээд надад тэр шигүү нь амар гоёсэн байхгүй. Тэгээд энэ нь болохоор жоохон тэгтээ. Тэгээд одоо ерөөсөө хийцгүй. Уцраад ирсэн гэсэн дээр хурдан ийцсэн. Миний хүнсэд арилчихв. Дөө би одоо яг орцсон байж байгаа. Одоо яг ялгаа орцсон. Тэгээд 3:40-оос орох хэвээр 40 минутын өмнө орж байж байгаа. Тэгээд 40-оос ороод 4-өөс дуусна гэсэн. Тэгэхээр би яах вэ? Тэгээд юу ачлаа? Бид хоёр Чили явах гээд гэсэн чинь Чили 4:30 хүртэл засварлаа гэх байгаа. Энэ ингээд ингэсэн гээ. Баард хоёр дээр хөгжим мэддэг хүн, хөгжим сонсдог хүмүүс ингээд асуулт ирсэн чинь шууд намайг ярьсан гэнэ. Тэгээ намайг ярьсан юм орж ирэхгүйсэн чинь буцаж нэг цаас руу гарснаа дахиад ярьсан юм ярьсан гэнэ. Тэгвэл бодгоодаа oh sorry. Тэгээд бид хоёр уусараа хөгжмийн талаар ярьж байдаг. Тэгээд юусэдөө надад юу орж ирлээ? Надад би надад пар 23 дээр юу ярьлаа вэ? Би ингээд сандрахаараа би ерөөсөө юу хийсээ марцчихлаа. Тэгээ би ингээд шалгалтынхаа туршид бүгднээ сандарсан учраас одоо ингээд ерөөсөө юу хийснээ сандгүй заяа. Юу хийж юу ярьснаа сандгүй тэгээ зүгээр би өгснөө сандаг. Өгснөө сандаг. Тэгээд ерөөсөө юу хийснээ сандгүй би ингээд сандрахаараа харин тэгээд. Оо яана би сандрахаараа дэлгэр болчих юм уу? Аа sorry би арай сандрахаараа дэлгэр болчих. Итгэнэ. Эндгүй би өөрөө компьютерээс яад болохоор мэдэхгүй шүү дээ. Уус өөр компьютерээс надад харахад зүгээр л компьютер. Дээр үе фонттэй. Дөө би ингээд бид хоёр юм мэддэг болгоно ингээд жоохон юм би үлдээж юм энийг дуусгач. Энийг идээ дуусгачих гээд намайг. Энийг яг орой чи саннаа. Санахгүй. Яг би идээ дуусаад яг миний гидс яг ийм болцсон байнгут идчих гэдэг. Нүлэн гахаа. Юу? Ямар их нойлд байдаг бичлэггүй те. Одоо ингээд жолко ажиллаж байна. Би жолко бол бас өөр ажиллаждаг. Гэт сайхан бүх жолко гаргаж байгаа. Тэгээс амар урт юу болоод байгаа юм бэ? Би зэнийг бүр анзаараагүй за түрүүл анзаарлаа. Түрүүл ингээд жоохон гадаа салхинд явсан чинь ингээд жолко хийсээд миний жолко ингээд яг гоё зөв хэмжээ тайлагдсан бахаараа ер нь хийсдэг байхгүй юу? Тэгсэн чи хийсээд эхэлсэн байхгүй юу? Тийсэд харна би за энэ зүг бичүүлчихтэй гэд. Яг голд нь илүүлж агаад ингээд ажиллаж байна. Яг замуух. Андамын намайг аллаа. Бэлтэн тий. Над. Мануурыг багч юм. Тэгээд би сармасандаа 72 цаг өсөргөж болохгүй. Тэгэхээр би нь 72 цаг биш. Гэхдээ 48 цаг л болох гэдэг. Ингэж нүрээ угаана. Би серум авсан нэрэд нааш ирж байгаа юм да. Unboxing хийдүүлээ. Tomorrow. Одоо тэгээд би ингээд хичээлдээ явж байна. Тэгээд ээж бол ээжийн зүгээс бол миний нүрийг үнэхээр аимшигтай болсон байна гэж үзсэн учраас би өнөөдөр гоо сайхан орно. Тэгэхээр яг миний глоw up-ны нэг гоё хэсэг болж байна. Гэхдээ төлөвлөгдөөгүй гинтийн юм орж ирлээ.
Ерөөсө төсөв тусгагдаагүй байсан. Ястаа ээж юм мөнгөөр л байж. Би чинь нөгөө нэг хумс момсоо болохлээрээ тэгээд хумс ус тайруулах мариулах яасан юм бол өөрийнхөө мөнгөөр л гадаг байхгүй. Тэгээд энэ төсөв тусгагдаагүй учраас ээжээс мөнгө авч. Гоо сайхан орно гэсэн чинь надад үнэхээр гоё. Гоо сайхан оронгууд чинь тэгээд гоё батан таашхуулаад тэгээд гоё чинь багадгүй шүү дээ. Магадгүй. Суул нь бол сүүлд 2-7 хоногийн өмнө орсон. Яваас түрүү 7 хоногоос л мох олцоолохлоор орж байгаа гайг болж байсан хгүй миний ярьс яг бүр амар болчихсан хгүй. Тэгээд ингээд гоо сайханд би 2 доороо тэгээд би нэгэнд нь болохоор пилинг хийлгээд хоёр дахь дээр нь чод тэрнийхээ юу асан массаж энэ хийлгүүлээд тэгээд миний ярьс амар гайг болж исэн чинь нэг буруу юм хэрэглэж шиг л боллоо тайлтчихгүй. So I don't want anymore but she's still blowing up my phone. Tomorrow. Зүрхэн тушаан мэдрэгцэн нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан зүгээр тарахта онцож гардаг болоосон зүудэндээ биш бүрдэн байгаасан хэрвээ намайг сонсвол бурхан тэнгэр туслаасай харин тунтаад манай хаан бид хоёр ингээд халуун муунга юм идээд алхаж байна. Йоо. Би 4:30-аас одоо идэж байгаа. Одоо мэдгүй 3 өнгөрнө 3 10 20 болж байна мэдгүй байна. Чи ярьсан маа тавьчаа авчаад. Чи би гоо сайханд орно. Дам даа. Тэгэн таам даа. Эдгэн сарнай гохис Ахны хайтай өчтэй Хэтэрхэн сарнай гохис Астел чүү Найзын цахилын насан турштай Tomorrow. Тэг хомсоо ажиллах шин. Тэгвэл бүр миний хомсыг хардаа манайхаа. За, transition. Бүр гэж үс яах вэ? Миний яац үүлтэй болсон ч л өвсөн. Ээж миний энэ жакетыг ингээ угаасан юм байна л да. Юм хандаа. Гэсэн чинь ингээ дотроо салфетктэй хат нь угаасан заяа. Тэгээ ингээд нөгөө салфетк нь амар тараад мухаа хайцсан. Тэгээд тэгэхээр угаасан юм би. Батга энэ үрэнгээ ажиллаа шүү дээ. За ингээд өнөөдөр бол 100 болохоос өмнөх сүүлийн өдөр биш ээ. Нөгөө маргааш бол 100 болохоос өмнөх сүүлийн өдөр байна. Би ингээд би жангирлгүй миний өрөөний гэрэл хэвтэрсэн. Миний ингээд би энэ гэрлэлд асаад байхгүй юм лээ. Эдгээр асахаар амар царай мотолгод идэх байхгүй юу. Тэгээ энэ нөгөө нэг юм том гэрэлтэй дүүсэн тэрийг хэвтэлсэн. Тэгээд ингээд 100 зориулж хийсэн glow up маань бол дуусаад би ингээд хумсаа алуулсан байна. Гой хумсаа гой зургийг ингээд тавьчих. Ерөөсөө glow up хийсэн хүн шиг харагдахгүй байна. Тэгээд энэ зүгээр л би ингээд гадуур явж сая орж ирсэн учраас ингээд нэг харагдчихэв. Би нөгөө гоо сайхан орсон гэсэн чинь ингээд миний нөгөө арьс юу гацсан байхгүй юу? Амар биржигээд тэгээ би нөгөө нэг гоо сайхан бол ерөөсөө төлөвлөгдөөгүй байсан гэдэг өмнө хэлсэн шүү дээ. Тэгээ тэр нөгөө нэг яг тэр өмнө хоёр удаа орчихсан. Тэгээ нэг нь пилинг дороо тэгээд пилинг гэх массажинд орчихсан байхгүй. Тэгээд ихтэй хоёуланд нь шахуулсан. Тэгээ миний батар юм гайгүй болж исэн чи яагаад ч юм гинт амар эмчлэг хийж эхлээс өмнөх 7 хоногоос амар гинт гараад ирсэн байхгүй юу. Тэгээд би ингээд юмнаас хашилчлаа гэж одоо шинэ юм хэрэглэсэн байхгүй. Тэгээд тэрнээс хашилчлаа гэж одоо тэрийг хэрэглээ байсан. Тэгээд би гоо сайхан дээр очсон чинь юу болсон юм гэсэн бахан харшлын батг гарсан байна гэсэн ингээд өмнөх бичлэгэн дээр ингээд энийг харуулсан мэт тэр харшлын батг гарсан гэсэн. Тэрний нөгөө пилинг хийлгчээ тэгээд нөгөө нэг удаа пилинг хийлгэсэнгүүтээ би 2 лооны өмнө биелгэжтэйсэн зэ. Тэгээд би тэр үед ариун дээр очих хэрэгтэй болоо тэгээд хийлгэж амжаагүй. Тэгээд яваад байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд очсон чинь нөгөө нэг удаа хийлгчэнгүүтээ миний айрс имзэгшээ тэгээд тэрэндээ батг гараад тэгээд тэрэндээ амар биржигээд амар гарсан. Тэгээд би одоо дахиад нэг удаа пилингд орж иж яг зүгээр олон гэсэн миний айрс зүгээр шиг ер нь гоё болно гэсэн. Тэгээд би одоо дахиад нэг орё гэхээр тэр нөгөө нэг
3 хоног ус өрөөж болохгүй гэсэн 3 дахь хоног дээрээсээ нөгөө угааж олон гэхдээ бодож болохгүй. Тэгэхээр 5 хоног ерөнхийдөө бол ингэ нүүрэндээ ер нь будаг өрөхгүй. Тэгээд нүүрэндээ ер нь бол ус өрөхгүй байна гэдэг чинь ер нь бол бие ингээд угааж ерөнхийдөө усанд орж болохгүй чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгээд би ингээд амар хэцүү ингээд тэр үед ингээд нөгөө нэг бүсээ ингээд доошоо харж агаад ингээд амар хэцүү угаагаад тэгснээ ингээд дүүшинд ороод ингээд толгоогоо ингэж агаад басна. Амар хэцүү тэр амар хэцүү юм байхгүй надаа. Тэгээд тэр ажил амар стресстэй байсан. Тэгээд нөгөө пилинг ингээд амар захтнуулдаг. Тэгээд нөгөө нэг усанд нэг тийм ингээд нөгөө бүтэн биеэр орохгүй байгаа учраас яг гой цэвэрхэн болсон юм шиг санагдахгүй. Нэгдүгээр. Тэгээд хоёрдугаар тэгээд захтнаад байгаа учраас ингээд нөгөө нэг би ингээд заваа санагдаад байгаа дээрээ захтнаад ангууд ингээд бүр заваа юм шиг санагдаад амар стресстэйсэн байхгүй юу? Тэгээд би тэр мэдрэмжийг тэгж үнэхээр авмааргүй л аа. Тэгээд тийм. Гэтэ яг одоо тэгээд амраад хэлэхээр болсон тохиол бол маргаашнаас манай анги тэгш шалгалт эхэлж байгаа. Тэгээд тэгж хахад би хажуугаар нь тэгж стресс мэргүй байлаа. Нэгдүгээр хоёрдугаар минь төсөө өдрөлгөж байхад би эрсдэлтэй байсан. Тэгэхээр хичээл амарсны дараа хийлэхээр болсон. Тэгээд тэр үед амарч байсан. Дахиад бичлэг хийх хөө би. Намайг нөгөө нэг биеийнхээ илүү л хүсийг яадаг юм аа гэдэг асуугаад байхгүй юм. Тэгээд би юу яадаг? Нэг би чин үннээ л хэлээ. Би ерөөсөө яадагчгүй. Тэгээд ер нь бол тэр чинь яагаад ах юм бол амар хэцүү байдаг байхгүй юу? Тэгсэн ингээд одоо гар марныхаа үсмсийг бол би ерөөсөө аль болох усахгүй байхыг хичээдэг. Тэгэхгүй бол би ингээд амар сний 6 дугаар ангидаа ингээд амар сан зүгээр байж байгаа. Тэрээс үсгүй байхад амар сан хусаа хийцэн байхгүй юм сан. Тэгээд нэг үсгүй газрын үс ингээд үсгүй газар ингээд хусчингууд амар сан ургацдээ шүү дээ. Тэгээд ургацсан байхгүй юу? Тэгээд би ер нь бол амар гар мараараа ингээд өслөг байхгүй юу? Тэгээд биний ер нь ингээд байлгаж байгаа хичээдэг. Тэгээд ингээд 100 болохоор авчдаг. Тэгээд 100 болохоор авч байлгаж байгаа. Тэгээд буцаад байлга. Биш 100 болохоор авчаад тэгээ буцаад байлгадаг. Намар болов. Тэгээ намараас буцаад дахиад 100 болох байна тэгээд. Wax Max-нд орсон. Wax Max дуулаа тэгээд. Тэгэх гар марныхаа усыг бол wax дуулаагүй. Гарныхаа усыг бол wax дуу. Би цугныхаа усыг wax дуу. Гэтэ яг өмнөхөө бодолгайг болсон. Өмнө л бүр амар болсон юм. Тэгээд би одоо ингээд энийг бидалт хийж байгаа математикийн би бидалт хийх хэрэгтэй байгаа. Тэгээд энийг одоо хэд хүртэл хийж суух юм мэдэхгүй. Аль дээр л өгсөн юм байсан юм байлээ. Тэгээд би яагаад аль дээр өгсөн шалтгааныг нь бол одоо ойлгож байна. Тэгээд энийг өндөр хийж дуусгана шатнаа. Tomorrow. Tomorrow. Би түрүүн тэраатай юу идэж байгаа юм бэ? Мэдгүй гоё л юм мэднэ. Хэдий би тэгвэл хэдий. Машин авч буугаарай даа. Лөө апны хамгийн сүүлчийн алхам явах гэж байна. Хамгийн сүүлчийн алхам маань бол би яв цаавнд орох гэж байна. Тэгээд ягаад би цаавнд бол орог амар удаж байгаа. Би аль дээр нэг бүр дээр үед нэг саунд ороод тэгсэн чинь надлуу дараа нь миний лайвн дээр саунд орж явахт нь харсан гэд бичсэн. Тэгээд би тэрнээс болоод ерөөсөө орохгүй байгаа. Тэгээд травматай болцоо. Тэрнээс орохгүй байгаа. Тэгээд одоо оройн 11 цаг болж ийн. Тэгээд орой очиж орох гайг байх гэд орж байна. Tomorrow. Endlich kan sarnay ngokit. Анхны хайртай өчигтэй. Хэтэрхэн сарнай ngokit. Астел чуви. Ялахгүй санагдав. Endlich kan sarnay ngokit. Анхны хайртай өчигтэй. Хэтэрхэн сарнай ngokit. Астел чуви. Насан турштай хатгалаарай.